Сайн байцгаана уу? Selflex компани Ruby Цалтан мейкап артист Мөхцөг байна. Та бүхэндээ Selflex компани аль бие усны пэйж хуудаснаас энэхүү бүтээтгүүнийг хэрхэн хэрэглэх зааврыг харуулж өгье. Энэхүү гоо сайхны бүтээтгүүнийг та бүхэн өглөө орой болгон хэрэглэхэд тохиромжтой байгаа. За та бүхэндээ оройн арьс арчилгааг танилцуулъя. За орой байлаа гэж бодоход та нүрээ буцсан чай будаагүйч бай, угаагч powder cleanser-ээр угааж өгнө. За энэ бүтээтгүүнийг хэрхэн хэрэглэх вэ гэхээр зэрэг бүтцийн хувьд бол нунтаг байгаа. За гараа норгож байгаа гаран дээрээ багахан хэмжээнийхийг аваад за хооронд нь үрснээр хөөсөрж өгөн. За энэхүү хөөсөр та бүхэн маань нүр авгаана. Ерөнхийдөө бол орой учраас та бүхэн маань бүтэн өдрийн турш таны арьс гүн бохирдсан байдаг учраас 2 удаа давтамжтай угаахад болно. За угаасныхаа араас усаар 2-3 минут орчим маш сайн зайлж өгөх юм бол гүний бохирдол маш сайн цэвэрлэгдэж өгдөг байгаа. За үүний дараа та бүхэн маань 7 хоногт 1-2 удаа гуйжуулагчийг хэрэглэнэ. За энэхүү гуйжуулагчийн бүтцэн өөрөө гэлэн бүтэцтэй учраас та нар нүүрэндээ яг маск шиг нэмгэн түрхэд 2-5 минутын дараа хатгаар нь зүгээр угааж өгнө. За ингэж угаах процесс таны арьсны үхчихсэн арьс маань өөрөө гуйжуулагчт нь соронц шиг наалтаад ундгаараа давуу талтай. Тэгэхээр та ямар ч үрэлт хийх, массажлах шаардлагагүй байгаа. Энгийн бусад өдрүүдэд нь бол таны цэвэрлэгэнд зөвхөн угаагч байхад хангалттай. За гуйжуулагчийг бол та өөрийнхөө хүссэн хоногоор нь 7 хоногт 2 удаа хэрэглэнэ. За ингээд цэвэрлэгээний шат дуусны дараа арчилгааны шат эхлэн хамгийн түрүүнд та бүхэн маань ампулыг 10-20 дуслаар нүүрэндээ хангалттай хэмжээгээр түрхэж өгнө. Үүний дараагаар та нүхэн сэргээх тос түрхэж байгаа бол нүхэн сэргээх тосыг өөрийн арьсан дээр хангалттай хэмжээгээр түрхэж өгнө. Хэрвээ та нүхэн сэргээх тос хэрэглээгүй бол энийг алгасаад ампулаа түрхээд эсенжийг цацаж өгнө гэсэн үг. Ингээд таны шөнийн арьс арчилгааны бүх бүтээтгүүн хангалттай хэмжээгээр дуусж байгаа. За нэмэлт арчилгаанд нь болохоор зэрэг манай маск байгаа. За энэ маскыг болохоор зэрэг sheet mask байгаа. Та энийг нуурнаас нь ингэж гаргаад нэг удаа тавина. Та энийг 7 хоногт 1 удаа тавих уу, 2 удаа тавих уу, эсвэл 7 хоног дараалан тавих уу гэдэг бол таны сонголт байх болно. За энэ маскыг та 1 удаадаа 20-30 минутын турш тавьж хэрэглэж болно. Мөн маска тавиад унтсан ч санаа зовох асуудалгүй. За энэ маскыг хэрэглэхэд та салаанд 2 удаа ороод гүний чигшүүлт авсан юм шиг үйлчлэгээ авахаас гадна нүүрний бүх төрлийн бохирдол маш сайн гадагшлана. За тэгээ арьс маш гоё татагдаж, чангарч, нөхцөлт багасж, арьсны тоон 1 удаа хэрэглэхэд 2 тоноор цайрж өгдгөрөө давуу талтай байгаа. За ингээд шөнийн арчилгаа дуусна. За одоо та бүхэндээ өглөөний арьс арчилгааг танилцуулъя. За хамгийн түрүүнд өглөө босоод бидний арьс өөрөө гүний бохирдлоо арьсан дээр тослог хэлбэрээр ялгаруулсан байдаг учраас та бүхэн маань заавал угаах шаардлагатай байгаа. За тэгэхээр өглөө та угаагчаараа 1-2 удаа хөнгөн угаахад болно. Үүний дараагаар та өглөө үнэхээр шаардлагатай бол гуйжуулагч хэрэглэнэ. Ер нь бол гуйжуулагчийг шаардлагагүй бол зөвхөн оройн цагаар хэрэглүүл арьс маш сайн амар цэвэрлэгддэг. Тэгэхээр өглөөдөө бол угаалаа. За тэгээд араас нь ампула 10-20 досол хангалттай хэрэглэлээ. Үүний араас эсенцээ хангалттай хэмжээгээр цацаад таны өдрийн тоосны хамгаалт болж өгнө. За үүний араас бид нэр кушин хэрэглэнэ. За кушин маань өөрөө нарны хамгаалт 42-тай учраас та нарны тос нэмэлтээр түрхэх шаардлагагүй. Эсенц ампул 2 маань өөрөө таны нүүр будалтын суур, праймер, бейсний оронд үүрэг гүйцэтгэж байгаа учраас та эсенц цацны араас шууд кушингээ ачих хөдөлгөөнөөр түрхэхэд хангалттай. За түрхэж дуусны дараагаар та бүхэн маань будгаа төгжих зорилгоор эсенцийг цацаад та бүтэн өдрийн турш будгаа хамгаалах болно. Хэрвээ танд өдөр будгаа сэргээх шаардлага байх юм бол кушингээ дахиад нэмэлтээр дарахуурлаа түрхэж болно. Мөн таны арьсанд өдрийн турш чигшүүлэх шаардлага байгаа бол эсенцээ нэмж цацаж арьсаа сэргээж чигшүүлэх бүрэн боломжтой байгаа. Ингээд өдрийн арьс арчилгаа маань боллоо.